2022 оны Б үйлдвэрийн 2-4 тайлбарыг хүргье. Цэглэг багш Мегмар Сүрэн байна. Мэдээлэл төрөштэй органик нийтлэлийн шин чанарыг үзүүлсэн байна. За, алкины гидратацийн урвалаар Марковниковын дүрмээр явагддаг бөгөөд хорьсон холбооны байршил салбарлалтаас хамаарат анхдагч 2 дахь 3 дахь спирт үүсгдэг гэсэн байна. За, жишээл бутинигийн гидратацаар 2 дахь спирт нь үндсэн бүтээгдэхүүн, харин анхдагч спирт нь дагалдах бүтээгдэхүүн байдлаар үүсдэг. За, энд байгаа бодисуудаа таны. За, энэ болохоор шүү дээ. Алкин 1 2 3 4 бутин байна шүү дээ. За, дараагийнх нь бас мөн 2 дахь спирт буюу бутанол байна. За, энд мөн бутанол байна те. Гэхдээ энэ нь анхдагч спирт. За, энэ болохоор кетоны бүлгийг агуулчихсан байгаа тийм ээ. Кетон. За, кетон. За, энд карбонил бүлэг буюу альгидийн бүлэг явж байна. За, тэгээд энд карбон хүчил. Англи нь бол ингэж гарч ирж байна. За, энд болохоор нийлмэл эфир. За, энд баахан урвалжууд калиум биохормат, мөнгөн ус палладик катализатортай калиум биохормат нэрх түрүүнийх нь хөргүүртэй байсан байна. Цагаан тулгад авсан хэмжил натрийн H бор 4, хромын 6 валенттай оксид, калиум перманганат, острогч усан орчинд калиум перманганат хүүтэй орчинд гэсэн ийм урвалжууд дугаартайгаа өгсөн байна. За, хамгийн нэгдүгээр даалгавар нь металл натритаа урвал ордог бодисуудын нийт тоог олоорой гэсэн байна те. За, металл натритаа урвал ордог бодисууд нь гидроксил бүлэг агуулсан эсвэл карбоксил бүлэг агуулсан бодисууд байх хэрэгтэй. За, тэгвэл эндээс 2 дахь чулуун анхдагч спиртүүд карбон хүчлүүд. За, тэгвэл А дээр 3 гэсэн дугаарыг тавих нэ. За, урвал 3-ын урвалжийн дугаарыг сонгорой гэсэн байна. За, энэ урвал 3 гэдэг маань анхдагч спиртээс альдгидыг үүсгэсэн байна тий. За, энэ тохиолдолд хэрвээ анхдагч спирт бүрэн эсэлдвэл карбон хүчлийг үүсгэнэ. Гэтэл альдгид үүссэн байгаа юм чинь калий 2, хром 2, O7 буюу калиум биохорматтайгаар эсэлдэх нэ. За, тэгтээ энэ дэр нэр харгыг ашиглах учраас Б дээр 3 гэсэн дугаарыг сонголоо. Бодис дөрвөөс бодис 2 үүсгэхэд хөвчлэн хэрэглэгддэг урвалжийн дугаар. За, бодис 4 энэ кетон байна те. Кетоноос 2 дахь спирт үүсгэх нь байна тийм үү. За, энэ дээр тэгвэл натрий бор H4 гэсэн нэгдлийг бүргэн эргэлдэгэ. За, тэгвэл С маань 5 дугаартай. За, урвал 5-д урвалжаар нэмсэн бодисын дугаар урвал 5-д урвалжаар нэмсэн бодисын дугаар. За, тэгвэл урвал 5 гэдэг маань энд явж байна тийм ээ. Карбон хүчлийг нийлмэл эфир болгоцсон байна. За, тэгвэл карбон хүчил юутай урвалд орвол нийлмэл эфир үүсдэг вэ гэхээр нийлмэл эфир. За, энэ маань спирт байх нь тий. За, тэгвэл энд карбон хүчлийн үлдэгдэл хэсэг. Энд болохоор спиртийн үлдэгдэл. За, спирт маань салбарлсан бүтэцтэй буюу 1 2 3 4 С-тэй спирт байж таарна тий. За, тэгэхээр энэ дээр энэ 2 дахь спирт буюу 2 гэсэн урвалжийг сонгож авъя. Д тэнцүү 2 байна. За, мөнгөн толны урвалд ордог бодисын дугаар Е. За, мөнгөн толны урвалд альдгид мөнгөний оксид урвалд ороод карбон хүчил үүсгээд эсэлддэг штэ. Өөрөөр хэлбэл RC хорьсон холбоогоо H нэмэх нь аргентум 2O. За, эндээс RC хорьсон холбоогоо OH гэд карбон хүчил үүсгэж байгаа. Тэгээд цаана нь мөнгө ангаараа ялгарнаа. За, тэгвэл биш тэ мөнгөн толны урвалд ордог бодис гэхээр бид нэр альдгидаа олно. За, альдгид маань энэ 5
5 дугаартай бодис байна тийм үү. За өшөө 3-сан холбоотой ханаагүй нүүрс ус төрөгч маань бас мөнгөн толны уралд орно. Гэхдээ энд байхгүй байна. За тэгэхээр Е тэнцүү ганцхан бодис байгаад байгаа. Тэр нь 5 дугаартай. 5 Е тэнцүү 5. За натрийн гидроксидын усан усмалтай уралд ордог бодисын дугаар. За натрийн OH-ийн усан усмалтай юу уралд орох вэ гэхээр карбон хүчил уралд орно. За жишээлбэл RC2-сын холбоо OH энэ тохиолдолд RC2-сын холбоо O натрий. Өөрөөр хэлбэл энэ суурийн натрийн карбон хүчилт ус төрөгчийг халж өгөх нь байна. Тэ цаана нь H2O байдлаар урвал явна. За өшөө нийлмэл эфир яана натрий OH-тай бас урвалд ордог байгаа. За тэгвэл бидний энэ тохиолдолд нийлмэл эфир карбон хүчил 2 маань урвалд орох нэ. Ингээд натрийн гидроксидын усан усмалтай урвалд ордог бодисын дугаар F тэнцүү 2 бодис байна. Нэг нь энэ карбон хүчил, нөгөөх нь нийлмэл эфир гэсэн энэ 2 бодис. За оптикийн эзэмээр үзүүлдэг бодисын дугаар G-г олоорой гэдгийгсэн байна тий. За оптикийн эзэмээр үзүүлнэ гэдэг маань оптик эзэмээр үзүүлдэг бодисууд маань хирал нүүрс төрөгчийн атомыг агуулсан байх ёстой. За хирал нүүрс төрөгчийн атом гэдэг маань 4 өөр халагч бүлгийг агуулсан. R1, R2, R3, R4. Тэгвэл хирал гэж үзнэ. Хиралыг оттоогоор тэмдэглэн тий. За тийм халагч бүлэг агуулсан 4 өөр халагч бүлэг агуулсан нүүрс төрөгчийн атомын тоог олно. За энэ хансан алкенд бол хирал нүүрс төрөгчийн атом байхгүй. Энд бол харин байна. Энэ C дээр байх нэ. Өөрөөр хэлбэл энэ C дээр нэг радикал нь гидроксил бүлэг, нөгөө радикал нь энд явна. Нөгөө радикал нь метил их байна. Энэ C дээр бас нэг ус төрөгчийн атом байна. За энэ маань нэг хирал байна тий. За анхдагч спиртэд юу байхгүй. Хирал нүүрс төрөгчийн атом байхгүй. Тэгэхээр оптик эзэмээр үзүүлэхгүй гэсэн. За энэ хансан альдегидэд бас байхгүй байна. За энэ дээр кетонд бас хирал нүүрс төрөгчийн атом байхгүй. За энэ карбон хүчилд бас байхгүй. Хансан карбон хүчил байж байна. За энэ дээр нүүрс төрөгчийн атомууд нь за энд байгаа нүүрс төрөгчийн атом маань хираалуулж таарч байна. За энэ нэг халагч бүлэг нь энэ метил халагч бүлэг нь за нөгөө халагч бүлэг нь за ингэж явж байна. Энэ дээр нэг нүүрс төрөгч байгаа гэж ойлгож байна. За энэ нүүрс төрөгчийн атом маань хираал учраас оттоогоор ингэж. За ингээд оптик эзэмээр үзүүлэх боломжтой бодис нь 2 шишиг байгаа учраас G тэнцүү 2 гэдэг гайг өглөө. За дөрөвт нь 8-т нь 2,4 динитрофенил гидразинтай урвалд ордог бодисын тоог олоорой гэж байна. За 2,4 динитрофенил гидразин. За энэ маань альдегид болон кетоныг бол энэ хад ашигладаг уруулж байгаа. За тэгвэл энд альдегид кетон гэд энэ хоёртой ашиглагдах уруулж байх нэ. За 2,4 динитрофенил гидразинтай уруул ороод уралд ордог чанарын анализын уруул байна. За тэгэхээр энэ H-д 2 гэсэн утгыг нэ. За нэгдүгээр уруул дээр 2,4 динитрофенил гидразин нь бутанон буюу кетонтой хэрхэн уруулд орохыг бол харуулсан байна. За энэ хоорондоос ус ялгарч тэгээд
карбонил бүлэг буюу C2-с холбоотой. За энэ бүлгийг танихад ашигладаг чанарын анализыг оруулна. За дараагийнх дээр нь мөн ялгаагүй 2,4-ийн нитрофенил гидразин нь альдегидтай урвалд орсон байна. За альдегид дээр нь бутаналын жишээг бол авч үзсэн байгаа. За эндээс мөн ялгаагүй ус ялгарсан болох нь харагдаж байна. За эдгээр нь энэ бодис нь кетон болон альдегидуудыг таньдаг чанарын урвал юм аа. Баярлалаа. Цахим Ешийн бэлтгэл ангид нэгтгэхийг хүсвэл 9813 3311 дугаараар холбогдоорой.